Guys, өнөөдөр бичлэгээр слайм хийх байгаамаа. За хамгийн ихэнд ямар сав байсан ч болно. Хамгийн ихэнд усны шампунь хэрэгтэй. Усны шампунь хэрэгтэй. За дараа нь ихтэй гатаа. За тэгээд гаатай хэрэгтэй. Тэгээд ямар ч төрлөх байж болно. Гэтэл ямар ч байсан гаагүй хийчихвэл энэ слайм болохгүй ч магадгүй. За юу. Үгүй гаатай хийж болохгүй хаа. За тэгээд сайн гутгана. Тэгээд сайн гутгангуудаа ингээ жоохон ингээ би руугаа ингээ очино. Ингээд гутгангууд ингээд яг слайм шиг байна зөө. Гэтэ нүү самтай. Тэгээд ерөөсөө энэ дотор нь ус хийж болохгүй. Тэгээд Гэтэ хөлдөөгчөнд амар удаан байлгаж болохгүй, хөлт чинь амар муухай болд юм лээ. Тэгээд энийг хөлдөөгчөнд 5 минут байлгана. Тэгээд 3 минутын дараа энийг шалгах хэрэгтэй. За юу. Шалгаад энийг ингэж гутгаад тэгээ буцаж хийнэ. За юу. За би одоо энийг хөлдөөгчөнд 5 минут байхад уулзцаая. Одоо яг юу нэмэхээ яг ярилцгаая. Хамгийн ихэнд усны шампунь орно. Ямар төлөв хасан ч болно. За дараагийнх нь байх хэрэгтэй. Гатаа. За тэгээд энэ хоёроо нийлүүлээ гутгаад тэгээд болонгууд нь хөлдөөгчөнд 5 минут болгоо 3 минут болгочоод ажиглаа. Тэгээд арай амар хөлтцөн байх юм бол болно заяа. Тэгээд гутгана. Тэгээд хэрвээ танах хөлдөөгүй байвал 3 минутанд ганц аваад гутгачаа. Тэгээ буцаад 5 минут хүлээн хөгөө 2 минут хүлээн. За тэгээд энэ дээр ерөөсөө ус нэмж болохгүй. Тэгээ бас давс нэмж болохгүй. Тэгвэл өстө муухай болно. Хэрвээ ус нэмчвэл амар шингэн болон давс нэмчвэл нэг сонирн болоод ирсэн юм аа. Би нэг үтсэн байхгүй юу? Бигжүүлэх гээд тэгээд болохгүй мэлээ. Тэгээд ямар ч байсандаа энийг хийвэл өстэй гоё шүү дээ юу. Энийг таашаа дууссан байна л да. За би 5 минутын дээр уулзцаая. За ямар ч байсандаа хугацаанд болчлоо. Би одоо аваад ирье. За нөгөө слайм маань бүрэн гоцч болсон байна. Яг слайм шиг. За би танд харуулъя. Ийм болсон байна. Энэ унлаа. Чаас. За байж байгаа иймэрхүү болно. Энийг барих хэрэгтэй юм байна. Би таньч барих юм. Одоо алгалаа л та. За энэ нүд болд юм аа. Би хаана хэмээ барихаас мэдгүй. Барьсан бол илүү гоё явуулж болох байсан. Гэт надад барих юм алга байна. Тийм их болно. Тэгээд намайг subscribe хийгээрэй. Тэгээд би илүү олон шинүүд оруулна. Баяртай.